За сайн байцгаана уу. Физикийн тулгуур ойлголтууд зурвал хичээлийн 15 дугаар хичээл соронзон орон. За тэгэхээр бид нар өмнө нь үзсэн цахилгаан орон гэж юу вэ гэж тийм ээ. Тэгэхээр цэник байгаа үед бол цэнигийн харилцан үйлчлэлийг дамжуулдаг цахилгаан орон бий болно. Тэгэхээр цахилгаан орон бол цэник дээрээс үүсээд хязгааргүй хол зайд үйлчлэнэ. Өөрөөр хэлбэл цэнигийн харилцан үйлчлэл хязгааргүй холоос хоорондоо үйлчилдэг гэсэн үг. Тэгэхээр ямар нэгэн цэник байлаа гэхэд бол түүний эргэн тойронд дурын цэгийг аваад үзэхдээ түүн дээр цахилгаан орон үүссэн байдаг. Тэгвэл цахилгаан оронтой салшгүй холбоотой өөр нэгэн орон бол соронзон орон гэдгийг бол бид нар мэднэ. Тэгэхээр соронзон орон хаанаас үүсдэг юм бэ гэдэг асуудал гарч байна. Цэник тодорхой хурдтай хөдөлж байна гэж үзье. Тэгэх юм бол мөн тэр хөдөлж буй цэнигийн эргэн тойронд дурын цэг дээр цахилгаан орон байна. Энэ цахилгаан орон мэдээж цэнэгтэйгээ хамт шилжин хөдөлнө гэсэн үг. Харин тухайн цэнигийн үүсгэж байгаа цахилгаан оронтой яг нэгэн зэрэг хөдөлж байгаа траекторт нь перпендикуляр чиглэлд соронзон орон үүсдэг. Тэгэхээр соронзон орон бол цэнэг дээрээс нь үүсэхгүй цэнигийн эргэн тойронд хөдөлж буй траекторт нь перпендикуляр цэг болгон дээр үүснэ гэсэн үг. Тэгэхээр хэрвээ бид нар цэнэгээс ээр зайд тодорхой цэг авах юм бол тухайн цэг дээр соронзон орон бий болно. Соронзон орон бол хөдөлж буй траекторт нь перпендикуляр чиглэлд үүсдэг. Өөрөөр хэлэх юм бол энэ тойргийн шүргэгч чиглэлд соронзон орны векторын чиглэл байна гэсэн үг. Тэгэхээр цэнигийн хөдөлгөөнийг тойроод дурын цэг дээр мөн соронзон орон үүснэ. Хэрвээ би энэ гүү цэнэгээс энэ зүгт тодорхой ээр зайд энэ цэг дээр соронзон орон байна уу гэд үзэх юм бол энэ цэнэг хөдөлж байгаа V хурдтай хөдөлж байгаа үед бол энэ цэг дээр мөн соронзон орон байна. Мөн ийм ээр зайтай маш олон цэгүүд олдно. Тэгэхээр энэ цэг болгон дээр соронзон орон байна гэсэн үг. За тэгвэл энэ соронзон орны хэмжээг тодорхойлъё гэвэл энэ томьёо хэрэгтэй. Гэхдээ энэ томьёоны хэлбэр юунаас бол нэг айх хэрэггүй. Эхлээд томьёогоо сайн ойлгож авах хэрэгтэй. Учир нь соронзон орныг илтгэж байгаа энэ B вектор хэмжигдэх хүн бол чиглэлтэй. Өөрөлдөө соронзон орн чиглэлтэй гэдгийг бид нар мэднэ. Тэгэхээр энэ чиглэл нь хурд болон бидний тодорхойлж байгаа цэнэгээс тодорхой зайг илэрхийлж буй энэ зайн векторээс хамаарна. Тэгэхээр энэ хоёр векторын вектор үржүүр гэдэг нь бол B векторын чиглэлийг тодорхойлж өгдөг. Тэгэхээр вектор үржүүр гэдгийг маш сайн ойлгох хэрэгтэй. Хоёр вектор хооронд нь үржүүр, вектор үржүүр буюу энэ чагтан үржүүр тэмдгээр үржүүлэх юм бол үржигдэж байгаа энэ хоёр векторт хоёуланд нь перпендикуляр чиглэлд үүсдэг. За мөн соронзон орны хэмжээ энэ хэмжигдэхүүнүүдээс хамаарна. Гэхдээ энд бол та нар нэг юм анзаарахад бол R векторээр үрж хэлбэрээр нэг хамаарж байгаа боловч энд хуваах хэлбэрээр R куб гэсэн хэмжээ магнитуд буюу векторын уртын куб зэрэг байна. За энийг бол бид нэр вектор хэмжигдэхүүнийг тодорхойлохдоо хэрэгэлдэг томьёо гэж үзэж болно. За тэгвэл одоо бид нарт харин энэ соронзон орны зөвхөн хэмжээг нь тодорхойлдог скаляр хэмжигдэхүүн хэлбэрээр томьёогоо харах юм бол соронзон орны хэмжээ нь μ0 соронзон тогтмолоос хамаарна. Өөрөөр хэлбэл энэ нь вакуумдах соронзон тогтмол мөн 4π гэсэн юм хоёр тогтмол хэмжигдэхүүнээс хамаардаг байна. Цэнигийн хэмжээнээс шууд хамаарна. Цэник их байх юм бол соронзон орон их байна. Мөн хурднаас шууд хамаарна. Цэник хурдтай хөдөлж байх юм бол соронзон орон төдий хэмжээгээр их байна. За мөн хоёр вектор хэмжигдэхүүний үржүүр учраас скаляр утгыг тодорхойлохын тулд бид нар синус төддөг буюу энэ хоёр векторын хоорондох үнцгийг тооцно гэсэн үг. За эндээс харах юм бол энд нэг R үржиж байгаа, энд R куб хувааж байгаа. Тэгэхээр энэ хоёр хураагдаад доороо R квадрат гэсэн хэмжигдэхүүн болно. Тэгэхээр яг хэмжээг нь тодорхойлдог томьёо бол ийм хэлбэртэй болох нэ гэсэн үг. Соронзон орон цэнигийн хөдөлгөөнөөс нь үүсдэг байна. Мөн түүний хөдөлж буй траекторт нь үргэлж перпендикуляр чиглэлтэй байна гэдгийг сайн үзлээ. За мөн соронзон орон заавал үүссэн цэгтээ буцаж ирдэг битүү гогцоо байдаг. Учир нь энд соронзон орон үүсч эхэллээ гэж тооцох юм бол тойроод заавал энэ цэгтээ буцаж ирдэг.
Тэгэхээр цахилгаан орн бол хязгааргүй хол шулуухан үргэлжилж болдог бол соронзон орн хизээж хязгааргүй хол шулуухан явахгүй. Заавал битүү гогцоо хэлбэр үүсгэхэд буцаж ирдэг ийм онцлогтой байх нь шүү дээ. Энэ бол соронзон орны маш чухал шин чанар юм аа гэсэн. За анх цахилгаан гүйдэл соронзон орн үүсгэдэг болохыг 1820 онд Данийн физикч Ханс Кристиан Өрстед гэдэг эрдэмтэн ажигласан байдаг. Энэ хүн бол цахилгаан дамжуулагч утсаар гүйдэл гүйж байх үед халдаг үзэгдлийг судалж байсан байна. Тэгэхээр одоо бол өнөөдөр орчин үед бид нарын хэрэгэлдэг индүү, плитка одоо ус буцалгагч гэдэг юм уу. Ерөөсө цахилгаан гүйдлээр халааж хэрэгэлдэг бүх тоног төхөөрөмжийн одоо их үндэсийг үндсэндээ туршиж тогтоосон хүн байна шүү дээ. Гэтэл энэ хүн бол санамсаргүйгээр цахилгаан гүйдэл дамжуулж байсан дамжуулагчийн орчимд байгаа компас буюу луужин хөдлөхийг анзаарснаар цахилгаан гүйдэл соронзон орн үүсгэдэг болохыг нээжээ. За одоо жишээлбэл энд бүгдээрээ соронзон орн хэрхэн яаж үүсдэг болохыг туршилтаар тогтооё гэвэл одоо нэг дамжуулагч утас аваад энийг ширээний тавцсандаа перпендикуляр байрлуулад мөн ширээний тавцсан дээрээ дамжуулагч утасаа тойруулаад 8 ширхэг компас байрлуулжээ гэж бодъё. За энэ ширээний тавцсан гэж ойлгож байгаа учраас хойд зүг, урд зүгийг заагаад бүх компаснууд чиглэлээ тодорхойлсон байна. Мэдээж цахилгаан гүйдэл гүйгээгүй гэсэн үг. За дамжуулагчаар одоо бидний дэлгэцэнд перпендикуляр буюу ширээнд перпендикуляр дээшээ чиглэсэн гүйдэл гүйх юм бол бүх соронзон орныг зааж байгаа компасууд цагийн зүүнний эсрэг тойрог хөдөлгөөн хийсэн байна. Тэгэхээр соронзон орн бол гүйдлийг тойроод энэ чиглэлд цагийн зүүнний эсрэг чиглэлд үүсчээ гэсэн үг. Гүйдлийн чиглэлийг солиод цаашаа чиглэсэн одоо бидний дэлгэцэнд бол цаашаа чиглэсэн буюу ширээний тавцанд доошоо чиглэсэн гүйдэл гүйх юм бол бүх компасны зөв хойд зүгийг зааж байгаа чиглэл нь цагийн зүүнний дагуу чиглэсэн байна. Эндээс бол бид нар юг дүгнж болох вэ гэхээр цахилгаан гүйдлийн чиглэл эрхий хурууны чиглэлд байвал баруун гарын дөрвөн хуруу хаашаага нумарч тойрог хэлбэр үүсгэж байна уу тэр зүгт соронзон орн тогтно гэж үздэг байна. Тэгэхээр энийг бол бид нар гүйдлийн үүсгэж байгаа соронзон орны чиглэлийг тогтоох баруун гарын дөрвөн гэж нэрлэнэ. Тогтмол соронзон үүсгдэг материалыг анх ашигласан хүмүүс бол хятадууд 2000 гаруй жилийн өмнө бол хятадууд соронзон материалаар хийсэн халбаг соронзон шин чанаргүй зис хавтан дээр тавихад эргэлдэх хөдөлгөөн хийгээд ишин ч юм уу толгойн ч юм уу хойд зүгийг зааж тогтдог болохыг анзаарсан байна. Учир нь энэ халбаг бол бөмбөрцөг хэлбэрийн ёроолтой учраас үрэлт маш багатай эргэлдэх хөдөлгөөнийг бол чөлөөтэй хийдэг гэсэн үг. Ингээд халбаг нь урд хойд зүгийг зааж өгдөг одоо анхны луужин болдог байсан ба штэ. Тэгэхээр энэ халбаг яагаад хойд урд зүгийг заагаад байна вэ гэхээр ойлгомжтой манай дэлхий маань соронзон оронтой. Дэлхийн соронзон орн бол өмнөд туйлаараа гарч ирээд сансар хотургуугаар яваад хойд туйлаар орж ирдэг. Ийм урсгалыг бий болгодог. Соронзон орны урсгал гэж хэлж болно. За тэгэхээр биднэрт бол дэлхийн тэнхлэгээ иргэдэг өнцөг байгаа хойд өмнөд туйл гэж бид нэр хэлж болно. Гэтэл соронзон туйл бол яг энэ дэлхийн эргэлтийн туйлтай давхцдаггүй. Соронзон хойд туйл, соронзон өмнөд туйл гэдэг хоёр туйл байгаа. Гэтэл дэлхийн хойд туйл дээр яг физик соронзон орных нь хувьд бол соронзон өмнөд туйл нь байдаг. Харин дэлхийн өмнөд туйл хавцаа бол дэлхийн соронзон орны соронзон хойд туйл нь байдаг. Тэгэхээр бидний хэрэгэлдэг луужин гэдэг багж бол мэдээж улаан зүүн хойшоо заана. Тэм учраас бид нар энэ луужингийнхаа зүг хойд туйл гэж зүүнийхээ туйлаар бол нэрлсэн байгаа. Тэгэхээр урд зүгийг зааж байгаа хөх туйлтай зүүнний үзүүр маань дэлхийн N туйлд татагджээ гэсэн үг байна шүү дээ. Тэгэхээр бид нар анх бол луужин хэрэглэхдээ хойд урд зүг гэж ингэ зааж байгаагаар нь соронзон хойд туйл, соронзон өмнөд туйл гэж луужингийнхаа зүгээр нэрлсэн учраас дэлхийн соронзон орн эсрэгээр байрлана гэдгийг мэдж авах хэрэгтэй. За харин дэлхийн соронзон орн хаанаас үүсээд байгаа юм бэ гэхээр манай дэлхий бол
төмөр болон никель гэдэг металл хайлшаас бүрдсэн цөмтэй. Тэгэхээр энэ дотоод цөм, гадаад цөм гэсэн хоёр цөм байгаа. Дотоод цөм нь бол маш өндөр даралтанд байдаг учраас даралтын нөлөөгөөр хатуурсан хэлбэртэй байдаг. Харин гадаад цөм бол маш өндөр температуртай дотоод цөмөөсөө бага даралттай учраас хайлмал шингэн металл байдаг байна. Тэгэхээр энэ хайлмал шингэн металл дэлхийн эргэлтийн нөлөөгөөр хуйларсан ийм урсгалуудыг үүсгэдэг. Одоо бид нэр аяганд хийсэн усыг тойрог хэлбэрээр ингээд сэгсрээд ах юм бол ус нь аяган дотор хуйлраад эргэлдэж эхэлнэ шүү дээ. Яг тэрнтэй адилхан дэлхий эргэлдээд байгаа учраас дэлхийн хайлмал цөм дотор ийм хуйларсан хөдөлгөөн үүсдэг байна. За түүнээс гадна дэлхийн татах хүчний нөлөөгөөр конвекцийн үзэгдэл явагдана. Тэгээ конвекцийн үзэгдлэр шингэн доторх энэ хуйларсан хөдөлгөөн дээшээ доошоо хөдөлж байгаа. Тэгээ эндээс цэнэгийн хөдөлгөөнүүд өөрөөр хэлбэл металл дотор байгаа чөлөөт электрон болон металлын ионы одоо хөдөлгөөнөөс болж сорон зоор үүсдэг байна. Нөгөө цэнэгийн хөдөлгөөнөөс сорон зоор үүсдэг гэдэг юм чинь. Ингээд үүссэн сорон зоор бол яг цөм дотроо бол жоохон хуйларсан энэ эмх цэгцгүй мэт хөдөлгөөнүүд ажиглагдах боловч дэлхийн цөмөөс гадна талдаа гараад ирэхээр маш эмх цэгцтэй ийм соронзон орон үүсдэг байна. За мөн энэ соронзон үүссэн соронзон орны одоо N туйл болон S туйл нь яг нэг цэг дээрээ байрлаж байгаа мэт харагдах боловч цаг хугацааны хувьд бол туршилтаар хөдөлдөг болохыг тогтоосон байгаа. Дэлхийн соронзон туйлыг 1590 оноос хойш бүртгэсэн ийм мэдээлэл байна. Тэгээ эндээс бол 1630 он хүртэл 32 он хүртэл 40 жилийн дотор бол тодорхой зайд шилжээд дараа нь 1730 он хүртэл 100 жилийн дотор бол ийшээгээ шилжсэн байна. За тэгээд дараа нь бол 1830-аад он болоход бол ийшээ шилжих гэх мэт энэ бол газрын зураг нь бол Канадын хойд талаар байдаг арлууд. Тэгээд энэ арлуудын дунд бол шилжээд байдаг байсан байна. За ингээд 1900 он болоход бол хойд туйл руугаа ойртож чиглэлтэй яваад за энэ бол 1994 оноос хойш өнөөдөр 2020 он гартал бол маш хурдтайгаар хойд туйлын жинхэнэ геофизикийн хойд туйлын хажуугаар өнгөрөөд явж байгаа юм зураг харагдана. Тэгэхээр энэ дэлхийн соронзон туйлын хөдөлгөөн бол дэлхийн дулаалтай холбоотой өөрөөр хэлбэл энэ дотоод цөмийн температур мөн дэлхийд дулаарснаар өөрчлөгдснөөс болж ингэж хөдөлдгөө гэж эрдэмтэд дүгндэг байна. За соронзон орн бол ингээд цэнэгийн хөдөлгөөнөөс үүсдэг бөгөөд цахилгаан орныг бол бид нэг л цэнэг байвал жишээлбэл эерэг цэнэг байвал цахилгаан орн үүснэ, сөрөг цэнэг байсан ч цахилгаан орн үүсдэг. Тийм учраас цахилгаан орныг бол бид монопол орн гэж хэлж болдог. Нэг туйлтай орн гэсэн үг. Монопол гэдэг нь бол хоёр цэнэг эерэг болон сөрөг цэнэг байх юм бол бид үүнийг хоёр туйлтай буюу цахилгаан диполь гэж нэрлэдэг. Эерэг цэнэг, сөрөг цэнэг бол хоёулаа хамт оршиж байвал цахилгаан диполийг үүсгэдэг гэсэн үг байна. Тэгвэл соронзон орн бол үргэлж N болон S гэсэн туйл нь хамт байдаг. Дангаараа N туйлтай соронзон, S туйлтай соронзон гэж ертөнцийн хаанч байхгүй. Соронзон орн үүссэн л бол өөрөөр хэлбэл энэ сава хэлбэрийн соронзонгийн дотор үүссэн соронзон орн N туйлаараа гарч ирээд S туйлаараа ороод ингээд үргэлж битүүрдэг учраас үргэлж мөнхөд NS гэсэн туйл бол хамтдаа оршдог. Ийм учраас одоо бид соронзон орн бол үргэлж диполь орн байдаг гэж үздэг байна. За диполь гэдэг маань бол түрүүний хэлсэнчлэн монопол гэдэг нэг туйлтай гэдэг бол диполь нь бол хоёр туйлтай гэсэн утгатай байна. За тэгэхээр бид энэ цахилгаан орн, соронзон орныг бол хоорондоо их төстэй метр харж болно. Гэхдээ энэ хоёр бол хоорондоо 100% аналог яг адилхан бол биш. Нэг нь бол дангаараа монопол байж болдог байхад нөгөөх нь хизээж монопол байхгүй диполь хэлбэрээр оршно гэж хэлсэн үгээр бол том ялгаатай байна. За түүнээс гадна орн юм болохоор түнд хүчлэг гэдэг хэмжигдэхүүн байж болно. Дурын цэг авахад түүн дээр соронзон орны хүчлэг гэдэг зүйл бол H гэсэн векторээр илэрхийлэгддэг. Зарим тохиолдолд бол бид үүнийг соронзон орны эрчим гэж бас нэрлэж болно. Соронзон орны эрчим. За тэгвэл цахилгаан орны эрчим буюу цахилгаан орны хүчлэгийг бол бид E гэдэг векторээр илэрхийлдэг. Энийг бол өмнө нь бид үзсэн.
За энэ цахилгаан орон мөн эерэг цэнэгээс гараад сөрөг цэнэг рүү явж байгаа энэ хүчний шугам гэж бид нар өмнө нь үзсэн. Түүнтэй адилхан соронзон орны бас хүчний шугамуд нь бол N туйлаас гараад S туйл рүү явж байгаа ийм зураглалыг бол харж болно. За энийг бол бодит туршилтаач тогтоож болно. Түүний эргэн тойронд бид нэр төмөрийн өвтөс цацаад үзэх юм бол төмөрийн өвтөснүүд соронзон орны хүчний шугамуудыг даган байрласан ийм зураглалыг тодорхой харж болно. За тэгвэл соронзон орны энэ хүчлэг гэдэг энэ хэмжигдэхүүн маань өмнө нь бидний үзээд байсан соронзон орныг илэрхийлдэг соронзон орны урсгалын нягт буюу соронзон орны индукцийн вектор гэдэг энэ вектортай хэрхэн холбогддог вэ гэдгийг тодорхой авч үзье. Өөрөөр хэлбэл индукцийн вектор нь соронзон орны хүчлэг буюу эрчимийн векторыг орчны соронзон тогтмол болох μ0-оор хөвчүүлсэнтэй тэнцвэ гэдэг. За энэ вакуум дахь соронзон тогтмол буюу μ0-ыг бид нар нөгөө цахилгаан орны диэлектрик нэвтрүүлэх чадвар буюу одоо цахилгаан тогтмол гэдэг эпсилон 0-ыг авч үзчихсэн. Яг түүнтэй адилхан вакуум дахь соронзон тогтмол гэж би энэ нь бол 4π үржих нарын хасах 7 зэрэгт Хенриг хуваах метр. За эпсилон 0-ийн нэгж нь бол Фарадыг хуваах метр гэдэг нэгж байдаг шүү дээ. Түүнтэй адилхан энэ соронзон орны хувьд бол Хенри гэдэг хэмжигдэхүүний Хенриг хуваах метр гэж тодорхойлогдно. За тэгэхээр соронзон орн бол үргэлж диполь байна. Хизээч монопол орн гэж соронзон орн байхгүй гэдгийг сайн тогтоож авах хэрэгтэй. За энд одоо жижигхэн соронзон наалтны ар үр зургийг нь харуулсан байна шүү дээ. Тэгэхээр энд бол онцлог нь нүүрэн талаараа ерөөсөө юмтай наалддаггүй. Яагаад ийм соронзон шин чанар үзэгдэл бий болов гэхээр соронзон наалтны одоо энэ хүрэн боронгоор хийсэн энэ материал дотор өмнөд хойд туйл руу харсан олон жижигхэн соронзон доменууд гэж байдаг. Тэгэхээр энэ жижигхэн соронзон доменууд хойд туйлтай буюу энэ улаан доменоос соронзон орны урсгал гараад хажуудах хөх өнгөтэй буюу өмнөд S туйлтай соронзон домен руу ордог. Тэгэхээр энэ хажуу талын улаанаас хөх рүүгээ, энэ улаанаас хөх рүүгээ гэсэн ийм соронзон орны урсгал бий болох нь. А гэтэл нүүрэн талд нь хөндлөн чиглэлд урсгалтай домен байдаг учраас хөхөөс гарсан бүх урсгал дотоороо яваад улаан руугаа орчдөг. Тэгээ гадна талаараа гарч ирээд ингээд урсгал битүүрж байгааг анзаарах хэрэгтэй. Тэгэхээр нүүрэн талд ерөөсөө соронзон орны урсгал байхгүй учраас энэ хөргөчн дээр наадаг соронзон наалтууд нүүрэн талаараа наалдахгүй гэсэн үг байна. Тэгэхээр соронзон орн хаагур урсж байгаа вэ гэдгийг анзаарах нь энэ соронзон хөдөлгөөнүүдтэй бол холбоотой байдаг байна. За бид нар тах хэлбэрийн эсвэл саваа хэлбэрийн ийм олон соронзонгуудыг ашиглаж болно. Хэрвээ бид нар саваа соронзонг дундуур нь хөрөөдөд хуваачлаа гэж бодъё. Тэгэх юм бол хизээч хоёр тусдаа NS гэсэн соронз болохгүй. Нэг жижиг NS гэсэн туйлтай соронз дахиад өөр нэг жижиг NS гэсэн туйлтай соронз болж хуваагдана л гэсэн үг. Тэгэхээр соронз бол үргэлж NS гэсэн хоёр туйлтайгаа байна гэдгийг юусэн мартаж болохгүй байна. За буцаагаад энэ хоёр хуваагдсан хэсгийг нийлүүлэх юм бол NS туйлууд таталцдаг учраас шууд эвэрээ буцаад нийлчихнэ гэсэн үг. За зарим тохиолдолд соронз хуваагдсан хэлбэрээр нийлэхгүй байхыг бол хүүхдүүд их анзаардаг. Хичээл дээр ч ихсэн оюутнууд маань багшаа соронзыг хуваачаар хизээч буцаж хоорондоо нийлдэггүй штэ гэж ярьдаг. Тэгэхээр тэр ямар соронз тэгээд байгаа юм бэ гэхээр NS туйл нь ийм байрлалаар байрласан цагираг хэлбэрийн соронзыг бид нар ингээ хөндлөн хуваачих юм бол N-тэй S-тэй буцаж эргэж хизээч нийлэхгүй. Өөрөөр хэлбэл ижил туйлтай учраас үргэлж түлхэлцэн. Тэгэхээр соронз өөрөө анханасаа ямар соронзон бүтцтэй байсан бэ гэдгийг анзаарч байх хэрэгтэй гэсэн үг. За тэгвэл энэ тогтмол соронзон гэдэг материал дотроо хэрхэн соронзон оронг үүсгэж байгаа юм бэ гэдгийг зарим хүүхдүүд гайхчихж магадгүй. Цахилгаан гүйдэл соронзон орон буюу цэнгийн хөдөлгөөн соронзон оронг үүсгэх юм бол тэр тогтмол соронзон дотор ямар цэнэг хөдөлдөг байж таарах вэ гэдгийг тийм ээ. За тэгвэл энэ нь бол юу гэхээр угаасаа ямар ч атом дотроо электронуудтай электронууд нь цөмөө тойроод эргэж идэг гэдэг талаар бид нар сонссон. Тэгэхээр энэ цөмөө тойроод эргэж байгаа электроныг соронзон орон үүсгэдэг гэж үзэх юм бол цөмөний төвдөө байгаа гэж бодвол электрон тойроод тодорхой хурдтай эргэж байвал
тодорхой урдтай ингээ эргэж байвал сүрэг цэнэгтэй бөөм учраас яг тойрч хөдөлж байгаа хөдөлгөөнийх нь эсрэг зүгт гүйдэл гүйж байгаа мэт төсөөлж болно гэсэн үг. Нэг цэнэг урсаад байгаа гэж хэлж болно. Тэгэхээр нөгөө өмнө нь бид нэр гүйдлийн чиглэл хэрхэн соронзон орныг үүсгдэг талаар баруун гарын дөрмөө баримтлаад үзэх юм бол өмнө нь үзсэн гүйдлийн чиглэл эрхээ хурууг зааж хахад соронзон орн нь дөрвөн хурууны дагуу тойрог хөдөлгөөн хийж байсан бол одоо гүйдэл нь тойрог хөдөлгөөн хийж байвал соронзон орн нь чигээрээ одоо энэ чиглэлд үүснэ гэж хэлэх нь шүү дээ. Тэгэхээр үүнийг бид нар соронзон диполь тойрогоор эргэж байгаа цэнэгийн төвд нь үүснэ гэсэн үг. За ингээд соронзон тодорхойлох юм бол одоо жишээлбэл хамгийн их соронзон шин чанар үзүүлдэг төмөрийн атомыг аваад үзье. Төмөрийн атом дотроо 26 электронтой 26 электроны 22 нь 2-2-ороо хос үүсгэж байрладаг. За тэгэхээр нэг энергийн бүрхүүл дээр хос хэлбэрээр оршиж байгаа 2 электрон зөвхөн 2 дишээ зөрж ирэх боломжтой. Өөрөөр энийг бид нар электроны спин гэж нэрлэдэг. Тэгэхээр электрон зөрөөд эргэж байгаа бол нэг нэгнийхээ үүсгэсэн соронзон орныг эсрэг чиглэлд үүсгэснээрээ устгалцдаг. Тэгэхээр төмөрийн 22 электрон бол ерөөсөө соронзон орн үүсгэж чадахгүй нь шүү дээ. Нэг үүсгэснийг нөгөөх нь устгаад байгаа учраас хоорондоо тэнцээд ингээ усталцдаг. А гэтэл төмөр дотор үлдсэн 4 электрон бол хосож байрладаггүй өөрөөрийнх нь чиглэлээр дураараа эргэдэг. Тэгэхээр энэ 4 электрон дөрвөлээ нэгэн зүгт эргэж байвал төмрийн нэг атом хамгийн хүчтэй соронзон орноо үүсгэж чадна гэсэн үг. За дөрвөлээ нэг чигт эргэхгүй 3 нэг чигт эргээд 2 нь зөрж эргэж байвал зөрж эргэж байгаа 2 нь нэг нэгнийхээ соронзон орон устгахаар үлдсэн 2 нь соронзон орон үүсгэнэ гэсэн үг. За тэгвэл дөрвөлээ 2-2-ороо эсрэг тишээ эргэжвэл төмрийн атом ерөөсөө соронзон шин чанаргүй болно. Ингэхээр бид нар зарим нэг төмөр эд зүйл огт соронзон шин чанаргүй байдгийг мэднэ тийм ээ. Тэгэхээр энэ бол атомудаасаа болдгоо гэдэг нь ойлгомжтой байх. За ингээд төмрийн энэ 4 электроны үүсгэж байгаа соронзон орныг хамгийн их байлгаж чадвал хамгийн хүчтэй соронзон үүснэ гэсэн үг. За тэгвэл энэ төмөр дотор мөн атомууд нь хэсэг бүлгэрээ юм домен үүсгдэг. Тэгтэл үүссэн доменууд мөн эмх замбраагүй чиглэлтэй соронзон орнуудыг үүсгэж авах юм бол нийт төмрийн материал маань мөн соронзон оронгүй мэт болно. Тэгвэл гадны ямар нэгэн соронзон орныг оруулж ирээд энэ соронзон доменуудын соронзон зөвшөрлүүд гэж ярьдаг одоо энэ чиглэлүүдийг нэг зүгт зөвшөөрүүлчихвэл тухайн төмөр эдийн зүйл маань хүчтэй соронзон шин чанартай болж чаддаг. Тэм учраас бид нар маш хүчтэй соронзон үүсгэхийн тулд соронзон доменуудыг нэг зүгт зөвшөөрүүлэх шаардлагатай болдог байна. За ингээд энэ гадны хүчтэй соронзон орныхаа нөлөөг холдуулаад аваа явуучих юм бол тухайн төмөр бол соронзлогдсон хэвээрээ үлдчихдэг ийм онцлогтой. Тэгэхээр ферро соронзон гэж бид нэрлэдэг соронзон шин чанартай материалууд бол ихэвчлэн төмөр агуулсан байдаг онцлогтой байна. За энэ хүргээд соронзон орон гэдэг хичээлийнхаа эхний хэсгийг дуусгая. Дараагийн хичээл хүртэл баяртай.